Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам үзүүлж байна. Өвлөгдөн үлдэх нутаг. Монгол улсын газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалттай байна. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Газар нутгаараа дэлхийд 18 дурдаг гайхамшигтай өвөрмөц экосистемтэй улс. Энэ бол Монгол. Манай гарагийн хамгийн сэрэг хүн амтай орн. Хүний үйл ажиллагааны нөлөөлөлд хамгийн бага өртсөн дэлхийн сүүлчийн газруудын нэг. 1994 онд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баталж байснаас хойш 30 жил өнгөрөхөд 17 удаа нэмэлт өөрчлөлт хийжээ. Монгол улсын байгаль орчны салбарт өнөөдөр 12 олон улсын гэрээ, 30 гаруй хууль тогтоомж, 210 гаруй хэм хэмжээний акт, салбарын сайд, төрийн нэрийн бичгийн даргын тушаал шийдвэрүүдийг мөрдөн ажиллаж байна. Тэгвэл өнгөрсөн 30 жил бид ямар сорилт, туршлага, сургамжийг туулав. Нийт газар нутгийн 76.8% нь их бага хэмжээгээр сүүл жилд газрын доройтолд өртсөн. Жуулчдын очих газрын 80% нь тусгай хамгаалалттай газар нутагт байдаг. Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулж, бүртгэлгүй болон эрх зүйн, газар зүйн зөрчилтэй газар нутгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Орон нутгийн тусгай хамгаалалттай газартай холбоотой наривчлсан зохицуулалт байхгүй. Бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан хөгжүүлэх, төлөвлөх, зохицуулт хийх шаардлагатай. Иймд зарим шаардлагатай өөрчлөлтүүд хийхээр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн барьж байна. Монгол улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгүй болгох үндсэн чиглэлийн 89 дугаарт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам боловсруулж, улсын хурлд 2025 онд өргөн мэдүүлэхээр заасан юм. Өвлөн үлдээх газар нутгийнхын тухай өнөөдөр бодох цаг. Монгол улс олон улсад хүлээсэн үүргээ биелүүлнэ. Хамгаалалттай газрын үнд цэнийг баталгаажуулж, экосистемийн үйлчилгээг нэвтрүүлнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн даатс нөөцөд тулгуурлаж төлөвлөнө. Хамгаалтын менежментийг дэлхийн жишгт ойртуулна. Монгол дэлхийн байгаль, соёлын өв, шин мандлын дархан газрын сүлжээнд хамруулна. Их байгаль, элгэн нутаг маань зөвхөн өнөө бидний үеийнхний өмч биш. Элгэн садан, үр хоочтой төдийгүй их дэлхийн ирээдүйн үеийнхэнд хүлээлгэн өгнө. Байгалаа бид багтан шагшаад өнгөрөх бас хайрлан хамгаална. Учир нь энэ бол гариг дэлхий маань давтагдшгүй гайхамшиг, үнэлшгүй үдсэглэнт өв билээ. Өвлөн үлдээх газар нутгаараа бахархан бас хамгаална. Өвлөгдөн үлдэх газар нутаг маань Монгол.